Нэгэн залуу ишигтэй хамт цагийг өнгөрөөж байтал гинэт их Яман гарч ирээд түүнийг хүчтэй мөргөж орхив. Тэрээр цасан дээр зураас зурж түүнийг давахгүй байхыг анхааруулв. Гэвч залуу мэдээж тэр зураасыг давж Ямаа түүнийг дахин мөргөн толгодоос доош унгав. Дараа нь тэр цасан хүн шиг хувцсан дахин ойртохыг оролдсон ч их Ямаа түүний мэхэнд хуурдсангүй, дахиад л мөргөж унглаа. Залуу ишигт ойртохын тулд шин санаа олсоор л байсан ч их Ямаа түүнийг оролдох болгонд нь буцааж байлаа. Уурандаа багтарсан залуу сөнөөгч онгоцтой ирж Ямаа руу пуучин харав. Гэвч пуучин түүнд огтхон ч нөлөөссөнгүй. Эцсийн удаа тэрээр хүчтэй дайралт хийж их Ямааг хийсгсэн ч их Ямаа санамсаргүйгээр өөрийнхөө ишигтэй мөргөлдөж хадан цохооноос унахчихв. Залуу ишгээ аврахаар араас нь гүйсэнч барьж байсан олсон мултарч орхив. Их Ямаа олсноос амаараа татахыг оролдсон боловч өөрөө ч мөн хадан цохооноос унав. Эцэст нь гуруулаа цасанд хучигдсан чигээрээ толгодын бил хүртэл гулсаж ямар ч гэмтэл бэртэлгүй 9 минут бууж иржээ. За, ингээд би Ямаа гэдэг үгийг хэдэн удаа хэлснийг сэтгэгдлээр үлдээгээд манай суугт бүртгүүлээрээ.